намайг лавх сүрэн гэдэг юм аа. Би 17 жил барай хийж байгаа хүн байгаамаа. Өнөөдөр тарих дөрвөлтний тухай ярьж өгөө. Тарих дөрвөлтийг тухнаас эхэлж байна. Тэгээд алтан мөнгөн судал гэж байдаг. Тэрнээс ингээ хоёр шанаа руу оруулаад дандаа цэг болж тарна. Тарих дөрвөлт гэдэг чинь бөөлжин, халуурн, дотор муухай оргин. Тэгээ хоол идэхтэй дургу болно. Тэгээд энэ барьсны дараа энэ олон шинж тэмдгүүд нь байхгүй болно. Барайг бол цэг олж дарнаа. Алтан мөнгөн судалнаас өксүүлээд тэгээд чихний араар, шанаагаар, тухаар тэгээд толгойн орой гол хэсгээр тэгээд энэ ард дагцны дуртавтар тархинд бас сайн дорж өгөх хэрэгтэй. Голдуул цэг олж дарна шүү дээ. Цэг олж дарахаар чинь цусны эргэл сайжраад тэгээд тунгалгын судснууд, зангилаануудыг чөлөөлж өгч байгаа байхгүй юу? Барайны чинь гол үр дүн тэр шүү дээ. Цэг олж дарна. Энэ бол хуруун даран барай гэсэн үг. Хуруугаараа олцоо дарж байна. Тэгээд 3-аас 5 удаа бариад тэр хүний физиологийн онцлогтой хамааралтай дараа нь халуурах, толгой өвдөх, хоолн дургу болох, огтос хүрэх тэр шинж тэмдгүүд нь байхгүй болно. Тэгээд хамгийн сүүлд нь ингээ хүзүү нуруу руу сайхан дарж өгөх. Цэгэн барайны гол үр дүн бол цус тунгалгын судасны зангилаануудыг л эрчимжүүлж хүчил төрөгчөөр хангаж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар ч эвгүй эмчилгээ болж байгаа байхгүй юу? Тэгээд 17 жил барай хийх явцад хүмүүсийн ирж байгаа энэ зөвөрүүдээс харж үзэхэд тарих дөрвөлт бол гадаад болон дотоод шалтгаантай л да. Гадны нөлөөнөөс цохиж гэмтэх, унах, тусах янз бүрийн юмнаас болно. Дотоод нөлөө ихлээр бөөр хөвчлэн, бөөрийн өвчнөө үед толгой айгүй хөвддөг байхгүй юу? Тэрнийг манайхан бас мэдж байгаа хэрэгтэй. Тэгээ барайг нэг удаадаа тарих дөрвөлтний барайг 10 минут хийн. 3-аас 5 удаа нэг курс эмчилгээ болно. Тэгэл дотор муухай оргих, толгой өвдөх шалтгаангүйгээр тэгээд зарим хүн догоосноо мэдгүй явж хагаад буруу эмчилгээ хийлгэх тохиолдол байдаг. Тийм болохоор тэрнээс сэргийлж өнөөдөр энэ тухай ярьж өгч байгаа байхгүй. Гол нь энэ хүзүүрөө бас маш сайн дарж өгөх. Энэ уртавтар тарих байна. Тэгэхээр тарих дөрвөлт гэж яг юугаар хэлдэм бэ гэвэл хүмүүст хандаж хэлэхэд таны миний толгойд 5 тарих байгаа байхгүй. Их, бага, дунд, уртавтар, өнчин. Энэ олон 5 тарих чинь байраа солихгүй яс ясандаа байж л байна. Тэгээд тархины цусан хангамж муудахыг тарих дөрвөлт гэнэ байгаа шүү. Тэгэхээр энэ цэгийн хуруун дарна барай бол ингээд цусны эргэлтийг сайжруулж өгдөг, түүгээрээ онцлогтой. Ямар ч юмгүйгээр идэгдэг. Монгол хүмүүст л байдаг. Гарын өвдөс гэх юм уу та тийм. Ер нь бол гарын өвдөсөөр идгэж ийн гэж хэлж болно. Гэтэ болцоо цэг олж дарж байгаа. Гайхалтай үр дүнтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг олон түмэнд хүртээ гэж бодоод тэгээд өнөөдрийн тухай ярьж өгч байна. За танд баярлалаа.